Нийлэн сая ярилцаж цаашдаа ярилцах бахаа гэж ингэж бодож байна. Хилцэх хугацаанд бол мэдээж засал залруулах юмнууд гарах бахаа гэж. За эндээс би зүгээр нэг ийм юм асуух гэдэг байгаа. Энэ 75-ын 2-ын 2-оос эхлээд 75-ын одоо 2-ын 5 хүртэл яг энэ тогтолцоог заагаад байгаа юм л да. Тэгээ энэ дээр би юу гэж асуух гээд байна гэхээр сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хилцэх явцдаа бид нар бол яг одоо ийм байдлаар томьёолж оруулж ирээд тэгээд энүүнийгээ дэмжилгүй унгаачихсан. Тэгээ буцаагаад одоо яг энэ сонгуулийн хуулийг оруулж ирэхээр яг нөгөө тэр үндсэн хуулийн дээр дэмжээгүй хуулиураа баг тэр үндсэн хуулийг дэмжүүлэх гэжсэн чигээр нь шахуу бичээд аваад ирж байгаа маань үндсэн хууль зөрчсөн үйл болохгүй юу? Хэрвээ одоо энэ үнэхээр үндсэн хуулинд зөрчсөн үйл болох юм бол энэ сонгуулийн хууль өргөн барьж байгаа чинь өөрөө бидний хувьд бол ёс сүг асуудал шүү дээ. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталж баахан гараа алганы жигнүүлэн ташичаад тэгээд одоо болохоор буцаагаад үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөө нулимс юм оруулж ирж байгаа юм биш үзээ гэдэг болгоомжил байна. Энэ дээр нэг одоо яг тодорхой хариулт өгчөөч гэж. Хоёрдугаарт нь яг энэ дээр бас нэг ийм гарч ирж байгаа. Асуулт. Хоёрдугаарт нь нэг ийм гарч ирж байгаа. Би даагч гээд 26 хүн одоо ингээд 26 хүний жагсаат гаргаж ирнэ гэж. Гэтэл энэ 26 хүнтэй чинь найруулгын хэмжээгээр намаас биш. Хувь хүн. Одоо би улсын хэмжээнд үзье гэд ороод ирвэл энийг одоо юугаар хангаж өгөх вэ? Жишээлх юм бол одоо тэгвэл та зөвхөн намаас л өрсөлд, тойрог дээр өрсөлд гэж хэлэх юм бол энэ чинь хүний эрхийн асуудал чинь. Нэгэнт энэ сонгуулийнхаа хуулиар 26 хүн одоо улсын хэмжээнд өрсөлдөх бололцоог нээсэн тохиолдолд би даагч хүн гарч ирээд би одоо улсын хэмжээнд өрсөлдөё гэхээр хаана бичүүлэх вэ? Би даагчийг оруулахгүй. Ягаад гэвэл чи бол ганцаараа ганцхан судал авна гэх юм одоо ийм байдлаар хандах уу? Энүүнийг нэг одоо хэлж өгөөч гэж. Нэг юм байна. Хоёрдугаар бүлэг асуудал дотор юу байна вэ гэхээр бол энэ сонгуулийн хандивтай холбогдсон асуудал байна. Энэ сонгуулийн хандивын энэ дээр ингээд би яг зүгээр ингээд товчтой харахад бол хуучин ерөөсөө байсан нэг хэдэн залтал байна л да. Энэ дээр зарчмын шин юм алга байна. Зарчмын юм нь миний хувьд харах юм бол одоо бэлэн нөө бие төрөнгийг ашиглуулж болно. Тэрнийгээ баг үнэлгээ тогтоож гэрээр бичлэгээ хийнэ гэсэн бас нэг илүү үүдэлтэй юм баг нэмсэн юм уу гэсэн юм харагдаж байна. Тэгэхээр энэ хандив гэдэг имийг бид нар одоо ер нь цаашдаа яаж явах юм бэ? Ер нь энэ намын одоо санхүүжилтийг шинжлэхтэй холбогдсон асуудлаар энэ сонгуулийн хуулиар ямар өөрчлөлт оруулахаар одоо оруулж байгаа юм бэ? Одоо бид нар цаашдаа яг ийм байдлаар явах юм бол өнгөрсөн сонгуулийн гашуун түүх давтагдахгүй гэдгээс би одоо болгоомжилж байна. Өнгөрсөн сонгуулийн гашуун түүх гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр бол сонгуулийн хандив босгох гэж схем зурж ярьж хагаад өнөөдөр хэлсээр хоёр нөхрөө шорондоо бичиж байгаа шүү дээ. Шүүхийн төвшөнд ямар ч одоо нотлсон юм хуулийн хэлтийн байгууллагын төвшөнд ямар ч нотлсон нотлогоо байхгүй 1500 гаруй төрийн албан хаагчдаас одоо мэдүүлэг аваад мөнгө төгрөгөөр өгч ажил томилогдсон томилогдоогүй гэдэг юм нотлогдоогүй байхад яг тийм зүйл ангаар яллах гэжсэн гів гинтгэн хальт үсрээд нэг ч удаа өөрсдөөс нь мэдүүлэг аваагүй шал өөр зүйл ангаар одоо Самдуу Ганбаатар гэдэг хоёр хүнийг 4 жилээр яллаа тайцсан одоо шоронд сууж байгаа шүү дээ. Хэрвээ бид нар энэ хуулиа дахиж боловсронгуй болгохгүй бол цаашдаа ийм юм гараад ердийн одоо энэ нам олон нийтийн төлөө зүтгэж явсан энэ намаа сонгуульд явуулчих гэж явсан төрийн албыг нэг хууль зүйн хүрээнд дотор зөв явуулчих гэж явж исэн хүмүүсүүд чинь хэлсээр хэлмэгдэж шоронд ордог үе таалга нь хэвээрээ үлдэх юм биш үстэй гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудалтай холбогдуулаад энэ хандив энэ юмтай холбоотой ямар шин зүйлүүдийг энэ хуулийн тусгаж өгөө. Энийг одоо та нэг хэлээч гэж. За гуравт нь би юу гэдэг нь өгөхээр бол нэг юм. Ер нь одоо энэ манай сонгуулийг худалдаж авдаг тогтолцоо гэдэг юм яригадаад байгаа шүү дээ. Ийм юм заалт оруулж болохгүй юу гэж. Энэ сонгуулийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд улсын их хурлын гишүүн өн төлбөргүй үйлчлэгээ үзүүлэх үе ямар нэгэн одоо төлбөргүй хандив дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бүрэн хоригдсан заалт оруулж болохгүй юу. Тэхийн бол одоо энэ жинхэнэ утгаараа энэ чинь харин нэг одоо энэ улсын их хурлын гишүүн гэдэг хүн бол элдв долоо юм нэхүүлээд байхгүй. Ян зүрийн одоо нөгөөх зээл тусламж хүнээс өсүүлээд байхгүй. Тэр яг өөрийн бүрэн эрхээр олгогдсон энэ хуулийнхаа хүрээнд дотор ажиллаа хийх боломж бүрдэхийн нөхцөл бүрдэх юм биш үү гэсэн ийм 3 багц асуудалд нэг товчхон хариулт авчаа гэж бодож байна. За, энэ камерыг шүү хариулъя. За, хоёр багшны асуултанд хариулъя. Нэгдүгээрт нь би дагч одоо энэ том 26-ад улс 26-ад дэвших хүслээ илэрхийлвэл ийм болцоо байгаа юу гэж байна. За, энэ бол байхгүй. Энэ бол байхгүй. Энэ бол том 20 улс нэг тойрог гэсэн энэ тогтолцоон дээр бол улс төрийн нам болон эвслүүд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Би дагчийн хувьд бол
жижиг 50 дээрээ бол бие дааж нэр дэвших эрх нь бол байгаа хангагдаж байгаа. Өмнөх сонгуулийн үеэр ч гэсэн одоо намын жагсаалтаар нөгөө холимог тогтолцоогоор сонгуул хийж яхад бол яг энэ бие даагч нарын асуудал бас үндсэндээ хаалттай байсан юм байна шүү дээ, тийм ээ. Том тойрог дээр бол жижиг тойрог дээр бол энэ нээлттэй байгаа. Ер нь яг хөө энэ бидний санд болгож байгаа хуулиар бол хамгийн төгс хуулиар биш л дээ. Төгс хуулиар биш. Ер нь бол сонгуулийн тогтолцоо бүхэн өөрийн давуу болон сул талтай байдаг. Тэгээд энэ тогтолцоогоор бол ер нь одоо яг хүнд өгсөн саналыг намд өгснөөр хувьд тэнцвүүлж ингээд суудал хуваарлахад бол жижиг намуудын олон санал авсан хүмүүсийн эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөх ийм бас тогтолцоод байдаг юм байл. Бусад улсууд бол энийг хийсэн зохицуултууд байна. Одоо жишээ нь Галланд гэдэг улс бол босхын 25-аас дээш санал авсан нэр дэвшигч байх юм бол дараа л харгалзахгүйгээр 25-аас дээш босго давтсан нэр дэвшигч байх юм бол нөгөө дараа л харгалзахгүйгээр бас энэ жагсаалтанд ордог ийм бас тогтолцоо байна. За хоёрд нь зардлын асуудал, санхүүжилтийн асуудлууд асууж байна л да. Ер нь энэ улс төрийн намын санхүүжилтийн асуудал ер нь ил тод байх хэвээр. Одоо сая бид нар үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт, улс төрийн намын зохицуултын асуудлуудаар нэмэлт өөрчлөлт хийсэн. За одоо ингээд энэ сонгуулийн хууль батлагдсны дараа бол бидний цаг алдалгүй батлах ёстой хууль бол би улс төрийн намын тухай хууль гэж харж байгаа. Тэгээ энэ улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг манай байнгын орон дарга Бямц Өгтгшүүн ахалж ажиллаж байгаа. За энэ хуулиар бол нэлээд Монгол улс цаашдаа энэ улс төрийн ямар санхүүжилттэй улс байх юм бэ гэдэг асуудал бол энэ хуулиар тодорхой болно гэж бодож байгаа. За энэ дээр бол бид нар зардлын дээд босго тавьж байгаа. Зардын дээд босго. Тэгээд одоо газар нутгийн хэмжээ эрэг сонгогчдын тооноос шалтгаалсан бас ингээд ийм зардлуудыг аудитын ерөнхий газар, сонгуулийн ерөнхий хороо хоёр хамтарч энэ зардлын босгыг батлах ийм зохицуулт байгаа тийм ээ Содомцын дарга. За 3-т бол тэр одоо мөнгөний сонгуул их болж байна гэдэг шүүмжилттэй бол санал нэг байна. Хаяар багш. Ер нь одоо яаж бид нар энэ сонгуулийг нэг зардал багтаа болгох уу? Яаж энэ сонгогчдын одоо сонгуулаа бид нар яаж шудраг бодиангүй сонгуул явуулах уу гэдэг хүсэл эрмэлзэл бол бүгдэнд нь байгаа. Таны саяны гаргаж ирсэн одоо улсын хурлын гишүүн бүр ирэхээр эдэлж явах энэ 4 жилийнхаа хугацаанд одоо өөрийн сонгогдсон тойрог дээр одоо янз бүрийн хандив за мөн төлбөргүй одоо ингээд үйлчлэгээ эрүүл мэндийн гэдэг юм үйлчлэгээ явуулах бэлэг өгөх энэ асуудлуудыг бол зохицуулах бас юм болцоо байгаа. Та хэлцүүлгээр бас их хурлын гишүүнийхээ хувьд тодорхой зарчмын зөрүүтэй санал гаргаад яваад авчих болох байхаа гэж бодож байна. Хариулт хангалттай юу? За нэмэлт 1 минут. Тэгэхээр ингэж дээ шүү дээ. 26-аас одоо улсын хэмжээнд дэвших боломж байхгүй гэж. Тэгэхээр би тэрийг энэ одоо үндсэн хууль хүний эрх гэдэг одоо нэг үндсэн хууль зөрчихгүй юу гэж ингэж асуумаар байна. Хүний эрхийг одоо зөрчихгүй юу? Хоёрдугаарт нь одоо энэ оруулаад байгаа тогтолцоо чинь өөрөө би хэллээ шүү дээ. Саяны оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй зөрчилдөхгүй юу? Одоо яг одоо зөрчилдөхгүй ийм одоо тогтолцоог оруулж ирж байгаа юу гэж би асуугаад байна шүү дээ. За энэ Кемал гişүн хариулъя. За хаяар багш. Яг бие даагчийг бид нар энэ том 26 дээр одоо нэр дэвшиж болохгүй гэж хаагаагүй. Энэ нээлттэй байгаа шүү дээ, тийм ээ. Энэ хуулийн 32-ын 2 дээр 32-ын 1 дээр нам эвсэл улсын хурлын сонгуульд 50-аас дээш илүүгүй хүнийг энэ хуулийн 11-ийн 2 заасан сонгуулийн тойрогт 26-аас илүүгүй хүнийг энэ хуулийн 11-ийн 3 заасан сонгуулийн тойрогт тус нэр дэвшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол ер нь яг том 26 дээр бие даагч нэр дэвшнэ гэдэг яг энэ бол хэцүү юм байна. Зохицуулах яг энийг зохицуулна гэдэг бол хэцүү тийм. Активны пассивны эрх гэж байдаг юм аа. Пассив хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь нь юу вэ? За хариулт дуслаа. За төслийн үзэл баримталтай холбогдуулаад үг хэлэх гэж байна уу?